Коминтерны дэлхийн хувьсгалын стратегчид, зөвлөлт орсын тагнуулчид Монголд бүгд найрамдах улсыг тунхаглах зохиомл нөхцөлийг хүчээр бүрдүүлж байсан юм. Тэд энэ бодлогоо хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд бодит байдлыг тооцоогүй, фанатик зорилгодоо захирагдан нуус төлөвлөгөөтэй байсан нь тэр үед болж өнгөрсөн хэрэг явдлуудын дэс дараа тэдгээрийн төгсгөлийн шийдвэрлэлтээс мэдрэгддэг. Үүнд 1. Хэмжээд цаад дуулц байгуулах үзэл санааг Монгол Ардын намын үзэл баримтлал мөрийг хөтөлбөрөөс авч хаях. 2. Ардын намыг Богд хаантай холбож буй хүн бүрийг устгаж, сэжин бүрийг таслан Богд хааныг ганцаардуулах. 3. 8 дугаар Богд Жавдан дам хотогт хааныг устгаж, бүгд найрамдах Монгол ард улсыг тунхаглах. Энэ ажиллагааг зөвлөлтийн түвшид хаант засгийг халж, бүгд найрамдах улсыг тунхагласан хэмээн манай түүх бичлэгт томьёолж өгсөн ч үнэндээ Коминтерн зөвлөлт орсын тагнуулчид 8 дугаар Богд хаанд мөнх бусыг үзүүлснээр бүгд найрамдах ард улсын үндсэн хуулийг монголчуудаар батлуулах боломж өгсөн явдал юм. Тийм боловч угаас түүхэн үнд суургүй ард улсын нийгмийн сэтгэл зүйн дэвсгэрийг мөн л зохиомлоор бүр этноц даралгаар Монголд бий болгоход Коминтерны дэлхийн хувьсгалчид зөвлөлтийн улс төрийн тагнуулчдад 4 жилийн 2 үе шаттай нийт 8 жилийн идэвхтэй ажиллагаа шаардлагджээ. Үүнийг үлдээлгэрүүлэн 8 дугаар Богд хааны төгсгөлийн тухай өгүүлье. Монголд хэрэгжүүлсэн дээрх 3 үе шатны улс төр тагнуулын ажиллагаа нь Коминтерн зөвлөлт орсын дэлхийн хувьсгалчдын Төвд Монгол угсаатныг нэгтгэсэн Төв Азийн Буддын холбооны улс байгуулах ерөнхий төлөвлөгөөний Монголд холбогдох зорилтууд байжээ. Харин төвдөд холбогдох зорилтуудаа Монголд эхэлж төрсөн байдалтай зэрэгцүүлэн хэрэгжүүлсэн байна. Тиймээс Монгол төвдөд хувьсгал экспортлох ажиллагаанууд нь хувилбар зорилтууд цаг хугацааны дистралын хувьд хоорондоо уялдаатай, харилцан хамааралтай явагджээ. Тухайлбал 1. Коминтерны Монгол төвдийн хэлтсийн тагнуулч Сергей Борисов 1921 онд Улаан цэрэг хүрээнд орж ирмэгт итлүүлсэн төвд рүү илгээх анхныхаа цуваанд Монголд авчирсан торгууд хайлмаг цэргийн хорооны дарга Василий Хомутниковыг оруулсан бололтой. Түүний гол үүрэг нь зөвлөлтийн тагнуулынхан дахин илсүүлсэн хуучин цагаан хааны тусгай албаны агент Агван Доржио ламтны илгээлт загтлыг далаа ламд гардуулах явдал байжээ. 1921 оны сүүлчээр Төвдийн нутагт нэвтэрсэн Хомутниковын баг 1922 оны 4-р сард Ласт очиж далаа ламтай уулзаж харилцаа тогтоон зөвлөлт Орос улсын засгийн газрын нэрийн өмнөөс жижиг оврын холбооны аппарат бэлгэлсэн байна. Далаа ламтан Агван Доржиевийн илгээлтийн захидлын хариуд түүнийг зөвлөлт Орос улс дахь өөрийн албан ёсны төлөөлөгчөөр зарлжээ. Ийхүү тэд маш амжилттай ажиллаад буцаж иржээ. Гайхалтай зөвлөлтийн тагнуулчдын төвдөд явуулсан энэ ажиллагаа нь Монголын хэмжээд хэрэгт хаант улсыг үндсэн хуулиар баталгаажуулахаас өрсөн ерөнхий сайд Бодоогийн засгийн газрыг унгаж устгасан ажиллагаатай цаг хугацааны хувьд бага зэрэг төрүүлж хэрэгжүүлсэн нь зүгээр л тохиолдол биш байлтай. Зөвлөлтийн улс төрийн тагнуулчид төвдөд олсон анхныхаа амжилтанд хит хитгэж 8 дугаар богдыг хуурч улаан цэрэг хэмээх дээрэмчин тоногчдын бүлэглэлийг Монголд оруулж ирсэн нэг удаагийн туршилгаа далаа лам төвд орон давтах гэж яарсан нь дараагийн үйл явдлуудаас харагддаг. 2. Коминтерн зөвлөлт Оросын тусгай албад альва тагнуулын операц ажиллагаа доод тал нь 2 хувилбартаа төлөвлөж байсныг тэр үеийн үйл явдлууд харуулдаг. Тэд төвд рүү монголоор дамжин нэвтрэх, эсвэл зөвлөлтийн нутгаас шууд нэвтрэх гэсэн 2 хувилбарыг сонгожээ. Монголоор дамжих нь богд болон Монголын нэрээр халахвчлахад найдвартайч нууц хадгалалт хамгаалалт талаасаа эрсдэлтэй байв. Тагнуулын ажилд 2 дахь нөхцөл чухал учраас зөвлөлтийн тагнуулчид бүр анхнаасаа л өөрийн нутгаас төвд рүү шууд гарах хөлбөрийг давхар үлтгэж байжээ. Монгол төвдийн хооронд зорчиход өмнгийн зам, баруун зам гэсэн 2 зам байсан. Өмнгийн зам нь хойд хятадын нутгаар дайрдаг учир бүрэн найдахад эргэлзээтэй. Иймээс Дамби Жансан 1918 онд ирээд баруун замын ихэнд ихэхдээ хятадын талд сууж байсан нь бас л тохиолдол биш ажээ. Дамби Жансны энэ байршил түүний ар шилд ойрдын автономи тулс гэж нэрлэж байсан одоогийн Алтан хязгаарыг зөвлөлтийн талаас байгуулсан хийгээд тэр үеэс баруун Монголыг тусгаарлах гэсэн орон нутгийн чанартай хөдөлгөөн Монголд гарсан зэрэг нь бүгд хоорондоо далд сэжмээр холбоотой байснаар барахгүй тэдгээрийн ард Коминтерн зөвлөлт Оросын сургагч зааварлагчид байсныг тухайн үедээ дотоодыг хамгаалах газар шалгаж тогтоосон байдаг.
Коминтерны төлөөлөгч зөвлөлтийн тагнуулч нар 1922 оны сүүлч 1923 оны эхээр Дамбижансантай холбоо тогтоож баруун замаар төв рүү нэвтрэх гэж хэд их яарч хэрхэн бүтлгүйцнийг бид өмнөх нэвтрүүлгээрээ үзүүлсэн билээ. Нэмж хэлэхэд Монголоос салан тусгаарлах үзэл санааг хэрэгжүүлэх бодит хүчин болж чадах ганц хүн бол Дамбижансан гэдгийг Монголын удирдагчид Богд хаанаа хүртэл сайн мэдж байлаа. Дамбижансан төвдөд Оросын тагнуулын даалгавар биелүүлэх гэхээсээ илүү ямар нэгэн ойр дулс байгуулах хувийн дал сонирхолтой байжээ. Харин Монголын тал өөрөөсөө салан тусгаарлах хүчийг газар ахуулахгүй дарж авахыг илүү сонирхож байв. Жухам иймээс Монголын удирдагчид төвдөд ямар нэгэн нууц ажиллагаа явуулахад нь тусалсангүй гэсэн зөвлөлтийн гоморхлыг далимдуулан Дамбижансанг устгах нууц ажиллагааг гайхалтай шуурхай зохион байгуулжээ. 3. Зөвлөлтийнхэн 1923 онд Дамбижансангаас салсан боловч баруун замыг орхисонгүй. Тэгэхээр тэд Дамбижансанг тойрсон хэрэг явдал төвд дэх ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тооцоолсон бололтой. Энэ нь 1922 онд Далай ламтай холбоо тогтоосон ажиллагаа цэвэр өөрсдийнх нь гэж туйлаа сэтгэсэнтэй холбоотой байдаг. Үнэн дээр хэмжээд боловч хаант засгийг хүлээн зөвшөөрч туслан буй зөвлөлтийнхэнд тэрхэн үедээ итгэж байсан 8 дугаар Богд хаан далдуур дэмжлэг үзүүлсэн байж болохыг 1924 оны үйл явдал харуулдаг юм а. 1924 он Сэргээ Борисов өөрөө цуваг үдирдэн төвд рүү баруун замаар явахдаа урд төв туталтаач тэрж байтугай Далай ламын сангийн цуваг уулгалан булаадаг байсан Дамбижансны дээрэмчдийн бүлгийн үлдэгдлээс Жаргантай гэх нуус нэртэй агента газарчнаар авч явсан байдаг. Сэргээ Борисовын багийн тухай зөрүүтэй мэдээллүүд бий. Жишээ нь түүний цуваа төвд рүү очих замдаа байгалийн аюултай үзэгдэлд орж дагалдагчд нь хөсгийн хамт сүрсэн гэдэг. Ямар ч тач Сэргээ Борисов 1924 оны 8 дугаар сард ласт хүрсэн байна. Гэвч Далай ламт нь түүнийг хүлээж аваагүйгээр барахгүй төвдөөс гутамшигтайгаар хүн гаргажээ. Учир шалтгаан нь юунд байв? Коминтерны төлөөлөгчид, зөвлөлтийн цэрэг тагнуулын сургагч, зааварлагчид бүгд Дамбижансантай нэгийг үзэхээр баруун Монгол руу хушуурч байх сэм хийгээр Богд хаан өөрийн элч Янзан хамбыг Далай лам руу өмнгийн замаар илгээжээ. Энэ тухай Манчир хотогтын 1937 онд дотоод явдлын яамд гаргасан мэдүүлэгт цухас байдаг. Энэ мэдүүлгийн мөрийг хөөж тусгай архивд байгаа тэр үеийн бичиг дансыг шүүж үзэхэд үнэхээр Янзан хамб төвд рүү яваад Богд хааныг жанж халсны дараахан буцаж ирсэн байна. Далай ламаас Монголын Богд хаан хотогтууд ерөнхий сайдын нэр дээр хаяглан ирүүлсэн захидлыг дотоодыг хамгаалах газар шалгахаар Янзан хамбаас авсан боловч уг дугтуун зацыг ч хүнэлгүйгээр албан тод дагалдуулан засгийн газарт шилжүүлснээр уг асуудал дарагджээ. Богд хаан юун тухай Далай ламд мэдгдсэн бэ? Бидний таамаглаж байгаагаар Монгол төвдийн шашны тэргүүн нарыг устгах тухай зөвлөлтийн улс төрийн тагнуулын төлөвлөгөөний талаар мэдгдсэн болов уу? Богд хаанд энэ тухай хэн мэдээлсэн байж болох вэ? Бодоогоос хойш ардын засгийн газраас Богд хаантай уулзаж байсан ганц хүн бол бүх цэргийн жанжин Сүхбаатар. Тухайн үед зөвлөлтийнхний сэжиглэл энэ хүн дээр болсон бизээ. Гэвч тэд өмнөх амжилтандаа хэд ташуурсандаа үйл явдлаас төрүүлэн Сүхбаатарыг хордуулж Монголын Ленин болгон өрөмжлөөд 8 дугаар Богд хааныг устгаж Сүхбаатарт хор өгч алсан алуурчнаар зарласан байна. Дашрамд хэлэхэд 1924 онд Сэргээ Борисовын төвд дэх ажил явуулах норж унсны шалтгааны шалгах явцад зөвлөлтийн тагнуулын төвөөс Богд хааны өвхлийн талаар тайлбарлахыг хүрээнд дэх резидентээс шаардсан. Үүний улмаас Якоб Блюмкэн, Элбэгдэр Жиренчин хоёр муудалцсан байна. Ямар ч нөхцөлд эхлээд резидент хариуцлага хүлээх ёстой учраас Блюмкнийг төвөөс нь дуулан гаргалгүй дуудсан. Учир нь 1925 онд Борис Шумацкий Монголын дотоодыг хамгаалах газарт байгаа зөвлөлтийн сургагч нарын ажлыг шалгах нэрээр ирээд засгийн газартаа ярилцсны эцэст ямар ч байсан Элбэгдэр Жиренчиног бүх зэргийн зөвлөлийн тэргүүлэгчийн тушаалаас салгаж өгөөд буцсан байдаг. Бидний үзэж буугаар Коминтерн зөвлөлт Оросын тагнуулын тусгай ажилтнууд 8 дугаар Богд хааныг устгасан гэдэгт эргэлзээ байхгүй. Яагад гэвэл Монгол төвдөд хувьсгал экспортлох төлөвлөгөөнд зөвлөлтийн сургагч, зааварлагч нарын тушаал завраар ажиллахыг зөвшөөрөхгүй бол засгийн газрыг нь устгаж, шашны тэргүүнийг нь алах тухай террорист заалт байсныг эдүгээ Оросын судлаачдын гаргаж буй мэдээ баримтаас үзэж болно. Сүхбаатар, Бодоо, Данзан нар бүгд Элбэгдэр Жиренчин номит зөвлөлтийн тагнуулын даалгавартан сургагч, зааварлагчдын зөв шаардлагыг биелүүлэхээс татгалзан эсэргүүцэж амь насаа алдсныг бид өмнөх нэвтрүүлгээрээ үзүүлсэн билээ. Богд хаан тэднийг дэмжиж, засаг өөрийн мэдлээ Оросын гарт оруулалгүй. Монголчууд өөртөө эрхээ барьж байхыг бодно хэмээн сургаж захиж байсан юм. Оросын судлаачдын өгч буй мэдээллээр бол зөвлөлт Оросын тусгай албаныхан 8 дугаар Богд хааныг өөрийнх нь тусалж дэмжиж байсан ардын нам засгаас салган ганцаардуулаад зогссонгүй, амьдралын хань дундаг дулам хатнаас нь хагцуулан ганцаардуулсны эцэст түүний амь насаар хүснээрээ тогссонгүй. 1921 оны 5 дугаар сард Монголд ирсэн торгууд цэргийн эхний ээлжийн дарга Харти Бадиевич Каноков төвдөө явуулсан тайландаа Дамбижансан 1923 оны 1-р сард алагдсан.
1923 оны 2 дугаар сард намайг улайстаагаас өргөө дуудан аваачиж Богд хааны хатны толгойлсон Монгол ардын хувьсгал засгийн газрыг түлхэн унгаах зорилго бүхий хувьсгалын эсрэггүй хөдөлгөөн гаргахаар бэлтгэгдэж байсныг устгах тушаал авсан. Уг байгууллага